Жил бүрийн 5-10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бям гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан бөгөөд өнгөрөх амралтын өдөр тохиолоо. Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдөр хүн бүхэнд цэвэр агаар мод бүхэнд ус өрөөнд ор зохион байгуулагдсан юм а. Үндэсний тэргүүлэгч 1990-тай мэдээлэл авахын хувьд үндэсний мод тарих өдөрт 3 дахь жилдээ оролцож байгаа нь энэ юм а. 1919 авлахын үед 2016 оноос эхлээд үндэсний цэцэрлэг төрөлнтэй хамтраад энэхүү монс төглийг байгуулсан байгаа. Тэгэд энэхүү төгөлдөө бид нар жил болгон хавар намартаа ирээд услага, арчилгаа, цэвэрлэгийг бол хийдэг байгаа. За энэ жилийн үндэсний мод тарих өдөрлөгт бол манай нийт 50 гаруй ажилтан албан агчид бол оролцож байгаа. За манай байгууллагын зүгээс энэ жил бол яг ургасан энэ мод буцууган дээрээ ирээд арчилгаа цэвэрлэгээ хийж байна. Бидний тарьсан мод бол маш сайхан ургасан байгааг хараад маш их баяртай байна. Яг энэ үйл ажиллагаанд бол өнөөдөр гэр бүлээрээ би ирж оролцсон байгаа. За тэгээ манай байгууллагынхан бол бүгдээрээ идэвхтэй оролцож байна. 1919-тай мэдээлэл авахын хувьд 2016 онд энэхүү монс төглийг байгуулжээ. Модыг суулгаад орхих биш, түүнийг арчлах, байгальдаа дасан зогсож бие даан ургах хүртэл нарчлах нь чухал байдгийг мэрэгжилтэн хэлж байна. За энэ ч утгаараа энэ жил тусал авлахын хамт олон монс төглөө арчиллаа. Жир бол ирж арчилгаагаа хийдэг. Энэ жил ч гэсэн арчилгаагаа сайн хийж байна. Модыг бол зүгээр л тариад орчихлоор тэр мод чи зүгээр ургана гэж байхгүй. Ер нь бол модоо тарьсныхаа дараа заавалчгүй услах ёстой. Тогоогийн заавалчгүй сэргээж явах ёстой. Байнгын услагаатай байж зэрлэг өвс мөсийг тэрвэрлж яндалцсан тохиолдолд энэ мод илүү сайхан ургана гэсэн. Монгол улс мод тарих үндэсний өдөртөө болсон дэлхийн 33 дахь орноор бүртгэгдэж байсан. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 16 удаа үндэсний мод тарих өдрийг зохион байгуулсан байдаг. Сонирхолтой жил бүр хайлаас 23 кг, бургас 38 кг, уйлаас 34 кг тоосыг өөртөө шингээж 1 м квадрат зүлэг 200 г усыг өдөрт ууршуулж агаарыг чийгшүүлэн цэвэршүүлж өгдөг гэж байна. Тиймээс хамгийн гол нь мод тарих үндэсний хөдөлгөөнд хүн бүрийн оролцоо чухал юм.